Их сурвалж төвшин жаргал хараал хийх өвгөн бямдаржгуан яриаг сэндийн дамдан сүрэнгүй ийн тэмдэглэж авчээ. Манай эцэг сандаг гэж хүн байсан. Манайх овоо малтай чинээлэг айл байлаа. Манай нутагт их шавийн нэг отог манай хошууны айлуудтай зэрэглэн нутгалдаг байсан юм. 1911 онд богдыг хаан ширээнд сууснаас хойш шавьчуудын омог их болоод хошуу айлыг элдвэр хохируулдаг болсон цаг юм. Их шавийн шүтэм гэдэг нэг хүн их хүрээ орохоор явлаа. Тэгтээ манайхаас 2 шар өхөр дараа үнийг өгнө гэд аваад явчихлаа. Тэгээд өнөөх шүтэм нутагтаа буцаж ирсэнгүй. Өөр ч айлуудаас бас мал юм зээлж аваад явцсан хүн байжээ. 1 жил болсны дараа манай аав сандаг шүтмийн ах Лувсангийн нэг атан тэмээг барьж аваад иржээ. Тэгээд сандаг Лувсан хоёр заргалдаж эхэллээ. Хошуу тамгын түшмэд тэр атан тэмээг Лувсанд буцааж өг гэд бахлаар манай аав сандаг тэмээг нь буцаан өглөө. Тэгээд 2 шараа зүгээр алдчихсан тэр. Гэвч тэр яама тал тохой татаад олигтой шийдвэр гаргаж өгөхгүй байжээ. Тэглэр нь манай аав бодож очсон хамгийн чухал үгэн хэлж гинэ. Юу гэж хэлсэн бэ гэхэд холбоотой 2 бирууны нэг нь худагт ойчход нөгөө нь чирэгдэж бас худагт ойчдөг юм. Хэрв холбоотой 5 бируу байвал яах вэ гэж хэлжээ. Тэр үгний утга нь хэрв энэ хэргийг ингэж хэлсээр шийтгэвэл би тамд очихдоо Лувсан яамны 3 түшмлийг аваад хамт тамд ойчно гэсэн юм байж. Түүнийг цаадуул нь бас тэгж ойлгожээ. Гэвч тэд нар шийдвэр өгөхгүй дуугаал байгаад байжээ. Тэгэхээр манай аав уурлаад яамны гадаа чөдөртэй байсан өөрийн 3 морины чөдрүүдийг тайлж хаяад хөөгөөд явах гэсэн чинь өнөөх морд нь гэр өөдөн биш өөр тийшээ зугатааж гинэ. Манай аав бүр их уурлаж Лувсантай хэрэлдэж зодтолдох шахаж гинэ. Арай хийж ганц хээр морион аваад нөгөө 2 морийг зөнд нь хайчаад Лувсангийн зол болгочхоод гэртээ харж ирэв. Лувсан 2 морийг зүгээр авсандаа бас сэтгэл нь ханахгүй. Хид дээр суудаг Луузан гэдэг хүнд очиж манай аавд хараал хийлгэжээ. Тэр хараал нь удалгүй бүтэж манай аавын ууц нуруугаар хатгах өвчин тусаад хариугүй өвчтөй хэвтдэг боллоо. Бүр хүний гарт орлоо. Мэргэн шовгор гэдэг алдартай ламаас асуусан чинь манла дорж зодов гэдэг номыг уншуул гэж айлджээ. Энэ чинь хойд насанд зориулсан ном юм. За үхэх ёстой юм байлгүй гэж аав хэлдэг боллоо. Яах ч арга байдаггүй. Манай аавын бие муудж л байна. Би 10 хэдтэй хүүхэд байсан. Манай ах сангаа 20-од настай залуу байлаа. Одоо яах вэ гэд манай ах сангаа ааваас асууж байна. За би Лувсангийн хараалаар үхэх ёстой юм байлгүй гэхээс өөр үг аав хэлэхгүй юм. Тэгэхээр манай ах гэрт гадаа орж гарч баахан бодож байгаад нэг юм шийдсэн бололтой хурдан хээр морион барьж унаад нэг өглөө мордоод явчлаа. Хүү хаашаа явчив гэж аав сүүлд нь асууж байснаас үзэхэд аавд хаашаа явхаа хэлсэнгүй юм байна. Тэгээд 2 хоног өнгөрлөө. Ах байдгүй. Нэг өглөө босоод манай аав хэлж байна. Урд шөнө сайхан зүүдлээ гэж байх юм.
Ямар зүү зүүдлэв гэж асуухад хэлж байна. Өнөөх шар сундуу ирээд надтай ноцолдоод болдоггүй. Би түүнийг барьж аваад хүлээд хайчихлаа гэж зүүдлээ гэж байна. Шар сундуй гэж хүн байгаад хэдэн жилийн өмнө өгсөн юм. Урд нь аав дандаа муухай зүүдэлдэг байсан юм. Галзуу хүн ирээд ноцолдоод болдгүй юм гэнэ. Бас тэр шөнө манай ижи сайхан зүүдэлжээ. Нэг чон манай хот руу дайрч ирснийг манай нохоо тосч ноцолдоод барьчихлаа гэж зүүдэлсэн гэнэ. Тэгээд аав би гайгүй гэж хэлээд намайг өндийлгэж үз гэж ижид хэлж байна. Ижи бид хоёр элбээд аавыг өндийлгэв. Аав өндийгөө цуулаа. Халуун цай овоо уучглаа. Ууц нь хатхаа болчихлоо. Тэгээд аавын би овоо засарч эхэллээ. Би баярлаад аав идгэж байна гэд дэрэгд хайлын гэрүүдээр явж зарлав. Тэгээд ижид буруутав. Юуны туханд хүрэлгүй дэмийн битгий яриад бай гэд загнаж байна. Үдэш болоход аав гарч би засч чаддаг боллоо. Тэгэхэд аав баярлахгүй харин сэтгэл нь зовж байна. Миний өвчин засраад хүүд минь шилжиж магадгүй гэж зовж байна. Хүү яав? 2 хоног алга боллоо гэж байна. 3 хоноод ах сангаа ирлээ. Морин хөлөрчсөн хол явсан бололтой байна. За чи хаагур яваад алга болов гэд аав ижи хоёр асууж байна. Тэгсэн чинь ах шар удганыг очиж асуугаад аврал хийлгээд ирсэн юм байна. Шар удган болоо надаас 20-од нас ах. Ламуу жамсрангийн өмнөөс буудаг удганч гэж бараг чоожин шахуу хүн. Олонд ач авралаан хүргэдэг, өвчин зовлонгоос салгадаг их ачтай тустай тийм нэг эхнэр байсан юм. 1937 онд элдв цэрэл шийтгэлээс айж өөрөө сайн дураараа нас барсан юм. Тэр удганд очиж манай ах аавын тухай асууж гинэ. Тэр удган хэлж гинэ. За, жадахын хараалын хорлолтой юм байна. Янаг хайртай бараан хөлгийг дагаж ирсэн жатга байна. Аргалж болно гэж гинэ. Хараал явбал толгойд, хадаг явбал бурханд гэсэн ёсоор Лувсангийн хараал манай аавын толгойд буусан хэрэг байжээ. Манай ах шар удганд нэг морь хэдэн хоньтой өргөж аавын амь насыг даатгаж гин. Шар удган сахиусаан залж удгалаад асууж гин. Хорлолыг зүгээр л хэнд ч гэм хоргүй болгоод орхих уу? Эсвэл хариулж уг эзэнд нь буулгах уу гэж гин. Тэгэхэд манай ах хэлжээ. Хэнд ч гэм хоргүй болгож хайрл гэжээ. Шар удган за хорлолгүй болголоо. Аавын чинь би гайгүй болох байхаа. Өнөөдрөөс тэмдэг мэдэгдэх байх гэж хэлсэн гинэ. Тэгээд ахыг ирэхэд аавын би нэрээ гайгүй болоод байсан да. Тэгээд би сайжирч 7 хоног болоход босоод явдаг болсон. Сар болоход морь унаад явдаг болсон. Ердөө эмнүүлсэн ч юм байхгүй. Би зүгээр болсон доо. Нэг өдөр аав Лувсанг ирж уулзгаж хэлвэлсэн юм. Тэр ирж уулзлаа. Царай уруутай олон өгдөөгүй хүн байх юм. Манай аав түүнд хэллээ. За, би чиний хараалыг хариулгаж хэнд ч хорлолгүй болгуулсан. Дөрвүүгээс биш үхэр, дөрвөлжингүүгээс биш хад юм биш юм бол чи ойлгоо биз?
Чи намайг хорлоод би хариулаад байх юм бол танай манай хоёр айл үргэлдэж дуусна шүү. Тэгээд хойд насанд тамийн таглаа болно. За, хоёул найрамдах. Тэгээд хоёул эвдрээд яах вэ? Эвлэх гэж манай аав хөөргөн гаргаж тамхилсанд тэрч тамхиллаа. Манай аавч эрүүл болж урт удаан наслаад хожим нас барсан да. Үүнээс хойш би хараал гэж байдгийн байна. Хараалыг хариулж бас болдгийм байна гэж боддог болсон юм. Цэндийн дамдын сүрэн 1973 оны 3 дугаар сарын 14. Уншсан Эрхэнбаярын Баттарж 2026 оны 6 дугаар сарын 24.